同学们好，我是七七个老师。今天呢，我们来继续学习 HSK 2级的词汇。如果你准备好了，我们就开始今天的学习吧。第一个汉字，白，白。Монгол орчуулга нь цагаан гэсэн утгатай байна. Бүгдээрээ зурлагын дарааллын дагуу дэвтэр дээрээ бичиж аваарай. Жишээ хэлбэрийг харах юм бол 我要白色的我要白色的 буюу надад цагаан өнгө нь хэрэгтэй гэсэн утгатай үг байна. Дараагийн ханц гау гау өндөр гэсэн утгатай үг байна. Бүгдээрээ дарааллын дагуу дэвтэртээ бичье.今天温度很高。今天温度很高。温度就是 температур гэсэн утгатай үг байна. За өнөөдрийн температур үнэхээр өндөр байна. Дараагийн ханц хэй. Хэй гэдэг маань хар өнгө. За дарааллын дагуу бүгдээрээ дэвтэр дээрээ бичье. За би хэрвээ би хар өнгийн муурын дуртай гэх юм бол 我喜欢黑色的猫。我喜欢黑色的猫。Дараагийн ханц教室. За教室буюу анги гэсэн утгатай үг байна. Дарааллын дагуу дэвтэр дээрээ бичье. Жишээ хэлбэрийг харах юм бол 教室里有3个学生。教室里有3个学生 буюу анги дотор 3 сурагч байна гэсэн утгатай үг байна. Дараагийн ханц眼镜. 眼镜 буюу нүд гэсэн утгатай үг байна. Бүгдээрээ дарааллын дагуу дэвтэртээ бичье. Жишээ хэлбэрийг харах юм бол 你的眼镜不舒服吗? 你的眼镜不舒服吗? буюу чиний нүд эвгүй байна уу гэсэн утгатай үг байна. За өнөөдөр бүгдээрээ HSK 2-ын уншлагын дасгалыг үргэлжлүүлэн ажиллая. Эхнээс нь 36-аас эхлээд багш нь уншия. 出租车这里 37. 别说话，儿子在睡觉呢。38. 你帮我看一下这个字怎么读。40. 你们去商店了，买了这么多东西。40. 不客气，先生，请问您还有别的问题吗? За багш нь 30 секунд өгье. Бүгдээрээ 36-аас 40 хүртэл кодлоод хийгээрэй.
时间到了，我们看看. За, цаг дууссан учраас бид нар хариултаа тулах яа. Чүзүүчөө жөли гэдэг нь чүзүүчөө гэдэг нь такси гэсэн утгатай. Тиймээс такситай зураг буюу и хувилбарын зүг байна. 37. 别说话，儿子在睡觉呢гэхээр бити юмараараа хүүхэд унтчихин буюу би зураг зүг байна. 38. ди зураг зүг байна. 你帮我看一下. За чи надад хараад туслаад өгөөч. Энэ үсгийг яаж унших вэ гэж байна. За 39. 你们去商店了，买了这么多东西. За та дэлгүүр явсан юм уу? Ямар их юм авсан юм бэ? Буюу A зураг зүг байна. 40. 不客气先生，请问您还有别的问题吗? Буюу C зураг зүг байна. За алдаагүй хийсэн гэж найдаа. Өнөөдрийн хичээл энэ хүрээд дуусж байна. Өнөөдрийн гэрийн даалгаварт шинээр сурсан ханзаа өгүүлбэртэй нэг мөр бичээрэй. 好的，同学们再见。